Эм бүк толилуулж байна. Ногоон үдэн лам. Зохиолч Цэдэв дамбын оюун гэрэл Жеффри Лестер Фолт. Өгүүлэгч Бадар Жавын Дархан сүх. Монголд улс төрийн хэлс хэрэгээр хэлмэгдэж байсан хохирогчид тэдгээрийн ар гэр өр хүүхдэд зориулв. Цэдэв дамбын оюун гэрэл Жеффри Лестер Фолт нар. Нэгдүгээр бүлэг. Бурхны хөрөг. Үзэгсэлэнт сайхан өөрийн голын эрэг дээрх ховчлтой хэмээх буйдхан хөндийн цэцэг алгалсан нугын өвсөн дээр зуны дэлгэр өдөр лам дээлтэй нэгэн залуу завлан сууна. Түүний цэвэрхэн халзан толгой наранд гялалзан өндөр хүзүүн бөхийж залуу ламтан ямар нэгэн зүйлд хичээнгүлэн тонгойсон харагдана. Өвдгийг даван унжсан улаан орхимжит өвөр дээр нь дөрвөлжин самбарт дэлгсэн бурхны зураасан зураг байх ажээ. Залуу ламыг баасан гэх бөгөөд тэрбээр даян дээрхийн сахиус хэмээх догшин бурхны дүрийг нарийн үзүүрт биерээр шунхалж буйна энэ. Будагтай аяга биерийнхэн дунд суусан баасан лам өнгө будгийг нямбайлан оруулж байтал бүдүүн чанга дуутай дүүн анхаарал хичээнгүйг нь гэнэт сарниулав. Битгий эмэгтэй хүн шиг нүдэ анаад бай. Эр хүн шиг байж үз. Гэж баасангийн дүү болдыг хэлэхэд 15 орчим насны хүү толгой дохив. Надад хутга аваад өгдөө. Алин хар иштэй богино хутгийг би сая хурцлсан юм. Өндөр биетэй болд хэмээх монгол эр хоньны цавин дээгүүр баруун хөлөө хөндлөн давуулж зүүн гараараа урд хоёр хөлийг холбон атгаад гидсийн өрлөн зүсэв. Тэрбээр хутгаа зүлгэн дээр тавиад баруун гараа мэгдэн майлах хоньны өрлсөн хагалбараар оруулав. Эндээс гэж тэр хэлээд энэ хонь бараг хөдөлж чадахгүй. Хэрвээ зөв хийж чадвал ер нь өвдөхгүй. Одоо би энэ хоньны нурууг дагсан гол судсыг хуруугаараа гогдож таслана. За би ингээд ганцхан хүчтэй татаад таслалаа. Гэж үргэлжлүүлв. Төдхөн өнөө хонь үл ялэг эвгүй дуу гаргаад амьсгал хураав. Эр хүн хурдан хүчтэй хөдлөх хэрэгтэй. Гэж тэр дуугаа намсхан өгүүлнэ. Тэгэд хөршийн балчир хөвгүүнд мал муулж төхөөрөх ажлын эренбийг хэлхийн хамт эмэгтэй хүнд харуулж болдгүй юм шүү хэмээн сургамжилж байлаа. Удалгүй жижиг гэрээс хоноо өвчиж дуусвуу гэх эмэгтэй хүний дуу гарав. Тэглээж та одоо гарч ирж болно гэж болд хашгираад хөршийн хүүд хандаж өвчүү түшээрэ гэлээ. Хүү өвчсөн хоньны хааны хоёр чөмгийг тэгш барин суулаа. Болд шалмгай хөдөлгөөнөөр хоньны цоройг хальт зүсэн сөхөөд баруун урд чөмгөнд нь татан өглөж хүү татхуулаад гэдэс хүзээг нь салгаж эхлэв. Энэ үед том хазартай жижиг биетэй үсээ ганц сүлжсэн сумья гэрээс том төмпөн сав гуйлан халбаг барьсаар гарч ирэв. Болд дэрэгдэн чимээгүй суух хүүд хандаж за дүү минь өвчүүгээ түчиж дуусаад явахгүй бол болохгүй бах. Ээж аав чинь чамайг үхэртэй яв гэж дуудах цаг нь боллоо. Том хүчтэй ир болтлоо. Энийг оролдоод ч хэрэггүй шүү. Өвчүүд хүчснэх гэдс болохоор ирж үнхэлцгээ дээрэ гэлээ. Хүү хэдэн хормын дараа мориндоо мордож алс харагдах гэрийн зүг явлаа. За хүү минь цусын энэ төмпөнд хийгээд хэрэг гэдсийн нөгөөдөгт нь хийн шүү. Би цус амтлах давс сонгон аваад ирье. Гэж ээж нь хэлээд сав суулга болдын дэргэд тавиад гэрлүүгээ эргэв. Баасан гэдэс гаргаж мах эвдэх зэргийг араас нь угсруулан хийж байгаа болдын сурцтай хурдан хөдөлгөөнийг харахгүй хичээж байлаа. Хоньны цусыг ээжийнхэн авчирч өгсөн сонгон давсаар амтлан базаж буй болдын шөрөмслөг хүрэн гар нүгэлтийн ажлаас болж улаанаар будагдсан байгаа нь баасангийн бодлыг сарниулж сэтгэлийг хямраана.
Дүүгийнх нь саяхан өвчөөд тавьсан хоньны арсны цав цагаан хөрсөн дээр шингэн улаан цус туссан байх нь уламж өрөвдөхнө. Ээн тавгүрхсэн баасан биерээ будагнд дүрээд авахдаа өөрийн ирэхгүй шийчрэв. Улаан будаг түүний шар дээлэн дээр туслаа. Муу юм гэсэн бодол орж ирэхэд тэрбээр саяын нүд андаг хон хойд насандаа сайн төрлийг олоосоо хэмээн чимээгүйхэн залбирлаа. Тэр харцаа өргөж алсыг ширтэв. Шэлмүүст навчит мод, нугын өтгөн өвс, үүрийн гол, зуны хөх тэнгэр түүнийг тайвшруулах шиг болов. Түүний аав намсраа хэмээх буурал суусан үсэн нилээд халцарч яваа өндөр ир 2 гэрийн ард байх модон байшингаас гарч ирэнгээ. Хөгшөн, манай болд хонь мөнч сайн төхөөрж байна та. Харав? Гэж 2 том төмпөнгийн ард суун гэдэс арилгаж эхлээд буй эхнэртэй хандан хэлв. Сумья арилгаж буй гэдснийхэн хосыг шовтрангаа эргэж манай болдч аав шиг сайн малч хүнтэй хэмээн намсраад дуулдах үз хэлээд энэ хоньныхон сайн төрлийн төлөө залбирая да гэлээ. Хүү маань сайн малчин байхгүй бол болохгүй шүү дээ гэсээр намсраад өгөж ирэв. 3 ах нь лам, аав нь нас дээр гарсан болохоор олон ажил дээр зөвхөн түүний ил гарыг харахаас өөр аргагүй байна. Намсраа ингэж хэлээд хүүгийнх нь нүцгэн мөрийг алгадав. Тэр цааш нь хөө минь чи ардын цэргээс халагдаад шууд эндээ ирсэн нь сайн хэрэг. Ардын засгийн газрын ажлуудад орчхолгүй гэртээ ирсэнд чинь бид үнэхээр гилаагаад байна. Чамайг хол байх зур өөр айлын ирчүүдээр туслуулдаг байла гэлээ. Намсраа толгоос сэгсэрснэ. Сайхан тарга юм. Их борц хийж авнаа хэмээлээ. Би эргэж ирэх ёстой байсан шүү дээ аава. Би чинь харуул хүн. Энэ нутагта бид чинь үүрэг хүлээсэн хүмүүс үсттэй. Гэд болд инээмсэглэв. Баасан будаг шунхтай сав суулган дундаа босч зогсов. Аава гэж тэр дуудав. Манад хүн ирж байна. Тэр зүүнтэйх модтой уулын хормоо тийш гараараа заан. Тэнд та харж байна уу? Гэлээ. Болд хутгаа газарт тавин холоос наашилж яваа морднуудыг харж буй бусдынхаа дэргэд ирж зогсон. Нэг эрэгтэй хүн хүүхэдтэй явах шиг байна гэж хэллээ. Намсраа нүдэ онийлгоод архны даваал нэг хүүтэй ирж явах шиг байх юм. Сүмд шин шав авчирч байгаа юм болов? Чи юу гэж бодож байна? Гэлээ. Сумья сарвчилж харснаа. Надад бол эмэгтэй хүн шиг л харагдаж байна гэжээ. Эмэгтэй хүний сургаар дүүн сордос хийснийг баасан анзаарав. Тэр ч өөрөө нэг л сонин сэтгэл нь хөдөлж байгаагаа мэдрэв. Ингэж эмэгтэй хүний тухай бодох нь зохисгүй хэрэг гэж тэрбээр өөртөө хэллээ. Тэр зураг руугаа буцаж анхаарлаа төвлөрүүлэхийг оролдов. Гэвч нүд нь ирж яваа мордонгуудын зүг эргэн харсаар байлаа. Тийм байна. Тэр эмэгтэй хүн байна гэж тэр боджээ. Сайн явж байна уу даваа гэж морднуудыг ортож ирмэгц намсраа хашгирлаа. Ховчлтон хөндийд тавтаа морил. Сайн сууж байна уу намсраа. Уулзалгүй удсан байна шүү. Тоос шороо босгож орж ирснийг минь өршөөгөөрэй. Манай морд урд замд явсан болохоор танах руу дөхөнгүүд хатирчлаа. Бидэнтэйгээ адил ийшээ ирэх дуртай байх шиг байна. Даваа хэмээх жижиг биетэй туранхаа ир дагуулж ирсэн урт үстэй залуухан бүсгүй хамт мориноос буугаад дээлийнхээ тоосыг гөвлөө. Намсраа зочноо тэрэн өгтөв. Даваа минь сайн санаад хүний ёсоор шин шүл уух үеэр таарч ирж байна шүү. Даваа морио уянга бүсгүй рүү инээмсэглэж бед чи морь сайтай явна гэж гэлээ. За энэ залуухан сайхан бүсгүй чиний охин байж таарнаа да. Хэддэг хөөхд чинь вэ? Гэж намсраа асуухад даваа энэ миний хамгийн том охин Синдмал да гэлээ.
Охиноо дагуулад ирдэг чинь яасан сайхан хэрэг вэ, даваа минь гэж Сумья дуу алдав. Намсраа, наад хоёр хүүгээ даваагийн охинд танилцуулаач. Намсраа Сэндмаа руу инээгээд хоёр хүүрүүгээ эрүүгээд охин танилцуулав. Лам хүү Баасан маань 26 настай. Болд маань 24 настай. Нөгөө нодны цэргээс ирдэг хүү маань. Даваа Сэндмаа нар хоёр залуу руу толгойд охин мэдчлэв. Танай хүүхдүүд яг л аав шигээ сайхан залуус болцгаажээ гэд даваа мишэв. Сэндмаа энэ жил 18 нас хүрнэ. Сэндмаа газар ширтэв. Тэр сайн байна уу гэж залуустай мэдчлэхийг хүссэн боловч чадсангүй. Намсраа том гэрлүү заагаад "За дотгошоо орцгоё. Халуун цай бэлэн байгаа. Шөл одоохон болно" гэлээ. Тэрвэр хуучин андынхан хажууд алхлаа. Даваа минь, дайн дээр хийг ямар хэрэгээр зорж явна да? Гэрт бүгд орцгоосны дараа эрчүүд Монголын эртний заншил ёсоор хөөргөө солилцсон мэнд мэдэлцэв. Баасан дүүгийнх нь харц залуу эмэгтэйгээс салахгүй байгааг анзаарч байлаа. Тэрээр залуу насны тачаал гэгээрэлд хүрэхэд саад болно гэдэг хэмээн өөртөө хэлээд сүйтэй цай оочлов. Болд цай унга хүмүүсийн яриаг чагнан суугаа гоо үзэсгэлэнт залуу бүсгүйг ширтэн. Тэр хизээч цайг ийн дэгжин оочилж буй хүнийг хараагүй санагдана. Их сайхан том нүдтэй юм. Бас тийм ч өндөр биш. Тийм ч намхан биш бийтэй. Сайхан гуйтай, цэх хүчрэхэг нуруутай, тэгшхэн цагаан шүдтэй юм. Тэр бас морь унахтай сайн юм байна гэж болд бодов. Баасанд энэ зур элд бодол орж ирсээр байв. Түүний уруул нь уулын сарнаа шиг өнгөтэй юм гэж тэр бараг чанга хэлчихмээр санагджээ. Тэрээр сүйтэй цайгаа тавиад босов. Намайг өршөөгөөрэй. Би будаг шунхаа зүлгэн дээр орхичихсан. Хатаж загсахаас өмнө ажлаа дуусгая да. Баасанг гарч явхад болд сая хагас мансуурлын байдлаас сэргшиг болов. Тэгээд би ч бас гарыг малаа эргүүлж ирэхгүй бол болохгүй нь гэж Сэндмаа руу харан хэлээд гарлаа. Сэндмаа хоёр залуу гарахад араас нь харсаар хоцров. Архнаас гараад хатуу хөтүү замд явж байхдаа ийшээ явах хэрэг байгаа мүү гэж эргэлзэж байсан нь одоо бүрэн арилжээ. Аавынхаа үгэнд орж ирсэн нь зөв болжээ гэж бодогдов. Түүнд энд байх нь таатайхан санагдаж эхэллээ. Сүйтэй цай, халуун шөл, том аяга айраг уусны дараа намсраа гийчнээ шалгааж гарав. За даваа минь, чи хүүтэйгээ уулзах гэж ирээ юу? Охин чинь дүүгээ санаа юу? Даваа хоолоогоо засаад тийм ээ амд минь. Би нацэг хүүгийнхээ талаар л яриатай ирлээ. Таны хүү аюушламд яаж хэлэндэ гэж санаа зовж байна. Ардын багш саяхан архны хүүхдүүдийг бүртгэхэд эцэг эхчүүд биднийг хүүхдээ заавал ардын сургуульд оруул гэж тушаагаад явлаа. Аз болоход Сэндмаа Менжүр хоёр охин маань бас бүргэд хүү 14 нас хэтэрсэн болохоор тэднийг заавал сургуульд ор гэсэнгүй. Бүргэд маань 16-тай болохоор манай гэрийн гол малчин болчиход байгаа юм. Гэд төр дөгөө болов. Гэлээч ардын багш манай баг нацэг мандаа нарыг маань сургуульд бүртгэгчлээ. Нацэг 14-тэй, мандаа 12-тай. Хэрв би тэднийг сургуульд явуулахгүй гэвэл малын татвар гэж зөндөө юм төлөх болох нь. Тэгээд бас нацэг сургуулийн өвлийн төлөө бэлтгэлийн ажилд явах ёстой гин. Би хүүгээ сумын төв рүү авч очих болоод байна. Надад өөр арга байхгүй болсон юм байна да анд минь. Сайн ч вэ, муу ч вэ, хүүгээ тэдэнд өгөөд алдхал болох нь. Гэж тэр өгүүлээд бараг хоосон болсон аяга Сумьяд өглөө. Намсраа толгойд охин манай аюуш ойлгоно. Энд тань шиг байдалд орсон хүн зөндөө би даваа минь. Хүүхдийн инээд шүүгэн уулмал багассаар байна да энд.
Дайн дээрхийн хүрээнээс хүүхдээ гаргаж ардын сургуульд явуулсан олон эцэг их сургуульд зааж байгаа зүйлд их л сэтгэл зовж байцгаах юм. Бид энд хойд нутгийн ой модон дунд төвөөс их хол байх юм. Гэлээч улаан гар манайхны гэр дотор хэдийн орж ирээд байгаа нь мэдрэгдэж байна шүү. Гэлээ. Чиний зөв. Гэж даваа санаа алдав. Архан маань хувьсгалт засгийн газарт захирагдахгүй удсан юм байхаа. Тэр залуухан багш надад өөрийгөө Монгол ардын хувьсгалт намын гишүүн гэж их л бардам танилцуулж байна лээ. Ардын сургууль хүүхдэд ер нь юу заадаг юм болоо гэж сэтгэл минь зовх юм гэж намсраа нэмэв. Зарим нэг орс юм л заадаг байлгүй. Ямар ч байсан таны хүү аюушийн миний хүүд зааж байгаа тэр буддын гүн ухаан эмнэлгийн талын нарийн зүйлсийг яаж зааж чадав гэж хэмээн даваа хэлв. Би хүүгийн минь хүзүүг улаан бүчээр ороогоод тавьчих вэ л гэж хамгийн их санаа зовх юм. Тэр ардын сургуулийн бүх хүүхэд тамгалуулсан үхэр аятай нэг улаан давуугаар хүзүүгээ ороосон явах юм билээ. Би хүүгээ дайн дээрхийн хүрээнд үлдээж чадах үйс мал хөрөнгөтэй байсан ч болоосоо гэж бодох юм. Намсраа хэлэх үгээ хэсэг бодоод даваа амд минь. Би ч саяхан болтол лам хүүхдүүд ах нарынхаа эрдэм боловсрлоор өнгөрч явдаг сайхан байж. Тэдний маань эрдэм чадал хэрэгм зэрэг нь одоо үед гайч болж мэдхээр болоод байгаа мó да. Засгийн газраас өндөр цол хэрэгмтэй лам нар залууст ном заахыг хориглосон гэж дуулдах юм. Бас лам нар олон хүн цугласан газарт очиж болохгүй ч гэх шиг ийм зүйл сонсохоор байнга л санаа зовх боллоо. Тийм ээ. Бэч бас улааныхан ийм хууль гаргасан гэж дуулсан гэж даваа хэлв. Намсраа толгоогоо сэгсрэн энэ засгийнхны юу нэгж буруугаар эргээд байна да. Эзэн Чингис хааны үеэс л хууль дүрмч нь хүмүүсийг сургах гэж гардаг байсансан. Одоо хүнд битгий юм заа гэсэн хууль гарах гэж бас байхаа гэв. Тэрвэр хэсэг чимээгүй суув. Тэгснэ даваагийн дуугархыг хүлээлгүйгээр энэ коммунизм гэж зүйл чинь одоо нэг шашин юм уу? Гэхэд даваа өгөөдөө хааны нээслэл хар хором хот гэж 3 том шашны төв байсан гэдгсэн. Гэтэл ардын сургууль дайн дээрхийн хүрээ 2 маань манай нутагт багталцахгүй болчих гэж дээ гэж санаа алдав. Намсраа халуун шөлнөөс уртаар оочлон балгаад нэрээ тийм шүү. Христийн, буддын, мусульманы гээд 3 том шашны тэргүүн хар хором хотод тайван мэтгэлцэж ухаанаа уралдуулж байсан гэж домогт өгүүлдэгсэн. Даваа дуугарх төдий зөвшөөрч санаа нийлж байгаагаа илэрхийлээд аяхтай шөл рүүгээ гөлрөв. Тэгснэ гэж тэр толгой дохиод үргэлжлүүллээ. Нэгч лам хүн надтай эртээдийн ирсэн тэр ардын сургуулийн багш шиг харьцаж байгаагүй шүү. Миний хүүхэд шиг залуухан над руу аравтын цагдаа мэд хашгирахт нь би бүр хэлэхгүй болсон. Ардын багш нар миний хүүтэй ингэж харьцах юм баг та. Тэр хувьсгалчид хүнтэй зөв харьцах талаар юу ч мэддэггүй юм даваа минь гэд намсраа чанга хөхрөв. Даваа дагаж инээснэ нэрэ нэг хүүгээ эндээс авч явах гэж ирснээс хойш төр хугацаагаар ч болов нөгөө нэг хүүхдээ үлдээе гэж бодсон юмсан. Манай тентхийн гонгор лам дайн дээрхийн хүрээний бурхан сахиус бүтээхэд хатгамал хатгах уран охид хэрэгтэй гэж хэлсэн юм. Тэгэд би Сэндмаага ажилд тослуулъя гэд дагуулад ирлээ хэмэв. Даваагийн ярьж байх зуур баасан гэрт орж ирэн Сэндмааг ажиглан суув. Намсраа хүүрүүгээ эргээд тун сайхан сонин байх шив, тийм ээ гэлээ. Ёстой сайхан хэрэг байна аваа. Зуны сайлын цаг болохоор айлуудаас манад илүүчлэх охид олдохгүй байгаа шүү гэж хэлээд баасан Сэндмаа руу харж шинийн 15-наас өмнө ажлаа дуусгахын тулд бидэнд нэмж хэдэн охин хэрэгтэй байгаа.
Гэхдээ жил сар нь тохирсон байх ёстой юм л да. Хэрв чиний жил сар 6-ад тохирч байвал чамайг авч ажилуулъя хэмээлээ. Сэндмагийн харц Баасангийнхтай мөргөлдөв. Тэр үнэхээр царайлаг юм. Тэгээд орос шиг ногоо нүдтэй юм байна. Хэмээн Сэндма бодоод ширтэх цуура бодлоо нууцлахыг оролдлоо. Тийм ээ, тэгэлгүй яах вэ? Гэж тэр хэлээд хэрв би тусалж чадхаар зүйл байдаг бол хүрээнд хэр чадлаараа хичээнгүйлэн ажиллая гэлээ. Залуу лам бүсгүй харцыг ширтсэн хэвээр сайн байна гэж хэллээ. Тэрээр цааш нь цааны дараа би таныг огтын гэрт төхүүлж өгье. Зарим нь тогооч, зарим нь галч. Бусд нь өөрөөр ажилд дайжлагдсан байгаа. Та өөрийн голын ирэг дээр байгаа даян дээрхийн хатгамалж огтын гэрт нэмэгдэж очино. Эндээс холгүй би ингээд инээмсэглэв. Энэ хэрсүү лам залуу ямар гоё инээдэг юм бэ гэж Сэндма бодлоо. Би одоо явж болох уу гэж Сэндма асуув. Харанхуй болохоос өмнө бусад огттой уулзмаар байна. Болгүй яах вэ гэж Баасан зөвшөөрөөд би чамайг тийш нь хүргэж өгье. Охидч шинэ хатгамалчин ирж байгаад баярлах байлгүй гэлээ. Сэндма Бааснаар бослоо. Даян дээрхийн хүрээнд сайн ажиллаарай миний охин. Заавар номын сайн дагаарай. Аав нь нацхийга ардын сургуульд орхичхоод бурхан арвнаалах үеэр эргээд ирнэ гэж даваа охиныхон араас хэлв. Залуу бүсгүй гэрийн эзэнд толгой мэхийн талархаад ногоо нүдтэй ламын хамт гадагш гарлаа. Ногын дэрэгдүүр өнгөрөх зуур өдгшийн наран зүүн талын уулсыг ягааруулж харагдана. Сэндмад бүх зүйл сайхан санагдана. Миний амьдрал өөрчлөгдөх нь би үнийг мэдэрч байна гэсэн бодол орж ирэв. Малчин бүсгүй лам хоёр чив чимээгүй хэсэг алхлаа. Хаяа таарлдах модноос Сибирийн шинхэн шилмүүсний үнэр үнэртэн. Би ямар нэгэн юм хэлэх хэрэгтэй байх гэж Сэндмад бодогдов. Энэ нутаг гэж түүнийг хэлэх тэр мөчөд чи ер нь гэж лам дуугарав. Хоёр залуу инээлтлээ. Өршөөгөрөө гэж бүсгүй хэлв. Зүгээр өргөлжлүүл гэж лам инээмсэглэв. Дахиад л нөгөө сайхан дулаахан инээмсэглэл гэж бүсгүй бодов. Би энэ нутаг үнэхээр сайхан нутаг юм а гэж хэлэх гэсэн юм. Бурхан биднийг ивээсэн юм да гэж лам хэлээд хоёр гол энд нийлдэг. Нугын өвс өтгөн саглаг ургадаг. Ой мод нь уулнаасаа голынхон бэлчрийг хүртэл дагаж ургасан сайхан нутаг шүү. Гээд лам залуу баруун талд харагдах жижиг ойн цорхон зүгд заав. Энэ жил өчнөн олон төрлийн цэцэг цэцгэлсэн байна. Зүлэг маань яг л бурхны хатгамал шиг гайхамшигтай болсон доо гэлээ. Сэндма ойн цорхон солонгорсон олон өнгийг ажиглаж яг л манай архан шиг харагдаж байна гэж хариулв. Манай тэнд жижиг гол нэг нуур байдаг юм. Би нутгаасаа өөр сайхан газар үзнэ гэж төсөөлж байсангүй шүү. Манайх танах хоёр ийм сайхан нутагт байгаа нь бурхны хишгэл юм да. Тэр ингэж хэлээд лам руу харахад түүний нүдийг лам олзлон авах шиг болов. Харин та түрүүн юу гэж хэлэх гэж байсан юм бэ? Баасан ламта. Би таныг хорвоогийн юмсыг бүтээсэн бурханд итгэдэггүй гэж асуух гэж байсан юм. Гэвч та миний асуултанд нэгэнт хариулчлаа. Бурханд итгэлгүй яах вэ ламта минь гэж Сэндма хариулаад гэхдээ арханд танаа энтх шиг том сүм дугна байхгүй. Манайхан ганц жижиг дацантай. Бид голдуу гэрийнхэн бурханд л залбирцгаадаг юм. Аав маань олон жилийн өмнө лам байсан гэсэн. Даваа гуйг хүн бүхэн л сайнаар ярьдаг юм гэж Баасан хэлээд манай хүрээнд зүтгэж байгаад гэрлэх болоод гарсан гэж ярьдаг юм гэв. 19 жилийн өмнө гэж Сэндма тодруулав. Манай аав надад даян дээрхийн хүрээ хөвсгөлд байгаа бүх хүрээдээс хамгийн гоё нэг гэдгсэн. Би өөрөө олон хүрээ үзээгүй болохоор харьцуулж чадахгүй л дээ гэд Баасан инээмсэглэв. Гэхдээ би хийсвэр төсөөлөлдөө алс холын үзэгсэлэнт газруудаар аялаад түүнийг зурдаг. Ямар хачи юм бэ
Би ч бас аялаж байна гэж ургуулan бодох дуртай гэж Сэндмаа инэв. Харамсалтай нь би зурж чаддаггүй. Гэлэж чи хатгамал хатгаж чадна шүү дээ гэж Баасан хэлв. Зураг нь бэлэн байх юм бол гэж Сэндмаа хурдхан нэмэв. Би энэ лам залуутай их чөлөөтэй зоригтой харьцаж болмоор санагдах юм гэж тэр бодлоо. Бид хүрээд ирлээ гэж том гэрийн дэргэд ирээд Баасан хэлв. Чамтай хамт ажиллах охтыг танилцуулж өгнө. Сэндмаад хүмүүсийн дуу сонсогдож байв. Лам гэрийн хаалганд хүрмэгцээ онгойлгосонгүй. Харин бүсгүй рүү эргэж чамайг маргааш зурхаач ламтай уулзсны дараа би хүрээний эргэн тойрныг үзүүлж болно шүү гэж хэлв. Тэг би үзмээр байна гэж Сэндмаа хэллээ. Баасан хаалга онгойлгов. Өндөр лам залуу бүсгүйн хамт гэрт ороход хүмүүсийн яриа намжив. Марайлаг биетэй залуухан бүсгүй хөөрхөн инээсээр эхэлж дуугарав. Хөө Баасан ламтан, та сайн байна уу? Таныг ирсэнд баярлаж байна. Охид шивнэлдэн нугнугхийн инээгээд нэг сэм хатгаж харагдана. Сайн байна уу чулуунжи? Бүсгүйчүүд амгалан сууцгааж байна уу? гэж Баасан мэдчлээд та нарт анхны Сэндмааг авчирлаа. Хэрв зурхаач зөвшөөрвөл тэр та нартай хамт даян дээрхийн сахиус бурхан урлах хатгамлын ажил хийлцэх болно гэв. Залуу бүсгүйчүүд шин танилыг урьж суулгахаар босцгоов. Бие галбир тэгшэрсэн 19 хүрсэн болов гэмээр нэгэн охин урагшаалхаж намайг Диждмаа гэдэг. Би зэрлэгээс ирсэн. Архнаас холгүй дээ. Энэ хилэмгийн бүсгүйг чулуунжи гэдэг юм гэж танилцуулав. Сэндмаа өөрөөсөө арай ахмад харагдаж буй тэр бүсгүйд хандаж сайн байна уу Диждмаа? Чамайг таних шиг болсон юм аа гэлээ. Чулуунжи лам руу хандаж Баасан, Сэндмаа сайн хатгамалчин байлгүй. Түүнийг нэмж авахаар бидний ажил багасны үсттэй гэж асуулаа. Хөөе чулуунжи, чи Баасан лам гэж дэндүү танимхаарах юм гэж Диждмаа загнаад авлаа. Лам гомдсон шинжгүй харагдана. Сэндмаа сайн хатгамалчин байхаа. Бас бид бэлэгт сайн өдрөөс өмнө ажлаа дуусгахын тулд нэг ч гэсэн хатгамалчин нэмж ирж байгаа нь сайн хэрэг. Чулуунжи Сэндмааг дэрэгдээ суу гэж дохиод за хідүүлээ урлаж гарна да Сэндмаа. Хатгамлын ажлаа дуусгаад хамтдаа гол дээр наадаж жимсэнд цуг явна шүү. Тэгэлдэ гэж Сэндмаа чулуунжийн зүг энэмсэглэлээ. За сайхан амраараа өгтөө гэж хэлээд Баасан хаалга руу ирэглээ. Баяртай Баасан ламтан гэж чулуунжи Диждмаа руу харц шидэн хэллээ. Хаалга хаагдмагц чулуунжи Сэндмаа руу эргэж чи манай номч залуу ламыг юу гэж бодож байна гэж асуув. Дэндүү царайлаг залуу юм уу да гэж Сэндмаа хэлээд лам байдг нь ямар харамсалтай хэрэг вэ гэлээ. Охид бүгд нэр хийтэл инээлдэв. Бүр гэр бүлэрээ ийм гэж чулуунжи хэлээд 4 царайлаг өндөр залуу байна. Түүний 3 лам шүү гэв. Охид зэрэг уулга алдцгаав. Ийм тэд хөгжилдөн өдөж болтол элдв зүйл ярилцгаав. Сэндмаа гэнэт нэг зүйл сансан мэт хаалга руу ирэглээ. Чи хаажх нь вэ гэж Диждмаа асуув. Намсраг байна тэнд морь ачаага орхичихсан юм байна. Харанхуй болохоос өмнө явж авчиръя. Сэндмаа гадаа гартал хөдөлгөөн морьтой хүн ирж яваана өдшийн бүрийд тодхон харагдав. Хөөе Сэндмаа гэж болд морийн авчрангаа дуудаад морж нь хэцүүдлээ гэж бодоод би аваад ирлээ гэж хэлэхдээ тэр энийгчэн айдав. Гэлалаа болдоо гэж Сэндмаа баярлснаа хэлв. Октын инээлдэх чимээгүй болчихсон байдлаар Сэндмаа тэднийг өөрийнх нь араас харж байгааг мэдрэв. Санаа тавьсанд чинь баярлаа. Дотгошоо орж бидэнтэй цай уухгүй юу? Бүрий болсон хэдий ч болдын инээмсэглэл газарт нь үлиялэг хонхоох нь мэдэгдэж байлаа. Өө яах вэ? Би чиний морийг л авчирч өгье гэж бодсон юм. Ард талд ажил их байна. Маргааш уулзъя гэж хэлээд болд буцаад явчихав. Энэ хүндийн ирчүүд их элгэмсүү юм аа
гэж Синдма бодсоор хоцорлоо. Түүнийг буцаж алхах зуур Чулуунжи гэрт байгаа охтод "Энд ирээд ганц ч хоноогүй байтлаа. Энэ архны охин манай голын хамгийн сайхан ирчүүдийг уйрааж орхилоо гэж үү?" гэж хэлэх сонсогдов. Синдма бусад охидоос хамаагүй эрт сэрчгэв. Тэр нэг хэсэг орондоо хөрвөн голын урсгал чагнаж гэрээ саналаа. Тэгсний босч тэрлэг нөмрөөд хөл нүцгэн чихтэй харанхуйд гэрээс гарав. Агаар цэвэр тунгалаг гэдэг нь жигтэйхэн. Зэрлэг цэцэг шилмүсний хурц үнэр сэнгэн. Синдма нүдэ тасанан гүнзгий амьсгаа авлаа. Хэсэг хормын дараа тэр нүдэнэн хурцаар гялалзах оддыг ширтэв. Тэгээд тэрээр гол руу явдаг жимийг даган хормоогоо дэрвүүлсээр чигтэй өвсөн дээр гიშгэлэн алхав. Голын эргийн навчит модод сүглэлдэх бөгөөд Синдма гараа усанд дүрлээ. Гэнэт бүдэгхэн гэрэл навчсын дундаас улбардах нь үзэгдэв. Гэрэл гаргадаг ямар амтан байдаг вүлээ? Гэхдээ огт хөдлөхгүй юм гэж бодов. Тэр сониуч зандаа хөдлөгдөн модны дундуур аяархан гэтлээ. Гэрэл рүү дөхөн ирэх үест тэнд дэм барьсан лам хүн суух нь харагдлаа. Лам модны мөчөр дээр ном барин суухажээ. Синдма аяархан дөхөв. Тэр лам намуухан дуугаар төвд хэлээр ном уншиж байлаа. Синдма алгаа хавсран тэрхүү ламын уншилгын хэмнэлийг чагнав. Гэвч төдхөн чичирч эхлэв. Лам нар ямар тэсвэртэй юм бэ? Хүүтнийг ёр тоохгүй юм гэж тэр бодоод голын эргээс явхаар эргэв. Лам түүнийг харжээ. "Тэнд хэн байна?" Дууны өнгөн Синдмад танил санагдав. "Би архны Синдма байна" гэж тэр хариулаад "Чи Агван уу?" гэж асуув. "Тийм ээ, би Агван байна. Та Синдма ихч гэж үү дээ? Энд юу хийж яваа юм бэ? Эндхийн охидтой хамт бурхны хатгамал хийхээр ирээ юу?" гэж лам асуухад Синдма толгой тохиж харагдав. 15хан настай гэхэд чи үнэхээр мундаг болжээ. Би төвд хэл ойлгодогч болоос. Чи юун тухай маань уншиж байгаа юм? Өө яах вэ? Жирийн л нэг магтуу ерөөл юм да. Ямар магтаал? Гэж Синдма асуув. Би Нүржин солидог уншиж байгаа юм. Энэ номонд ахин тодрох хувилгаан биетэй нь саран адил ургах болтугай гэх мэтээр магтан дуулдаг юм а гэж Агван инээгээд. Бид энэ номоор богд хувилгааныг дахин төрөөсэй гэж ирөөдөг юм. Гэхдээ тийм ч сонирхолтой зүйл биш л дээ. Ингэж хэлээд Агван модноосоо үсрэн буугаад Синдма руу тонгойв. Синдма ихч, би их сонтой. Та хинт ч хэлж болохгүй шүү. Ямар сонин? Гэж Синдма асуув. Ирэх сарын шний 15-нд маш том ёслол болно. Та нарын урлаж байгаа бурхныг арвнаалж амьлуулна. Би энэ тухай мэдэж байгаа. Гэхдээ та нэг юм мэдэхгүй байгаа. Тэр ёслолд мөрөнгийн хүрээ их хүрээнээс том лам нар урилгаар оролцсон гэсэн. Бид нэр чухал судар номнуудыг унших юм. Тэгэд би тэднийг цээжилж байна. Би шүнжин номоо давтаад үүрээр хараад унтчихдаг юм. Миний багшлам баг дампгүй намайг үд болтол унтахаар номонд муу модон толгойд гэж загнадаг. Хоёр залуу инээлдэв. Агван, чи намайг юу хүнд хэлж болохгүй шүү гэлээ? Гэж Синдма асуув. Өө тийм. Синдма ихч, та намайг энд шөнөөр номоо цээжилж байсан гэж хүнд хэлж огт болохгүй шүү. Би нууцаар хичээл хийж байгаа юм. Би хизээ нэгэн цагт том хүрээнд эсвэл бүр төвдөд очиж суралцна гэж бодож байгаа. Тийм үү Агвана? Чи аавдаа хэлсэн үү? Үгүй. Яг явах хэсгээ мэдхээс нааш тэрэнд хэлж болохгүй. Гэхдээ надад таны тусламж хэрэгтэй байна. Миний тусламж аа? Би чамд юугаар тусалж чадна гэж? Синдма ихчээ, та энд байгаа дээр надад лам дээл хийгээд өгөхгүй юу? Синдма хэсэг чимээгүй болсноо. Хэрв хатгамал маань эрт дуусчих бол дээл ойж өгч чадна баха. Чамд ямар дээл хэрэгтэй болов? Хавар намрын дээл, зузаахан лам дээл хэрэгтэй байна. Би давуугаа олцоход танд үзүүлнэ. Чамд туслалгүй яах вэ Агван минь? Би чиний нууцыг хадгалнаа гэж хэлээд Синдма инээмсэглэв. Гэлалаа Синдма ихчээ. Та одоо даарч байх шиг байна.
Таны гэрлүүчин төхүүлж өгөнгөө архныхаа сониныг сонсмоор байна. Гэрд орж ирээд Сэндма нүдэ анин гудсан дээр хэсэг хэвдлээ. Түүнийг нүдэнэ ихэд чулуунжи дуудаж байла. Сэндма, сэрээрээ. Баасан лам ирж гисэн байна. Сэндма дээлээ өмсөж дурдан бүсээ чангалаад гадагш гарав. Баасан хаалганы дэргэд зогсож байла. Намайг дагаад яваарай гэж тэр хэлв. Зурхаач ламтан биднийг хүлээж байгаа. Тэд нарийн жимээр хурдан алхав. Чимээг дагаж явсаар алтан ганжир нь сүндэрлсэн даян дээрхийн хүрээнд хүрэв. Сүмийн алдагдсан оройнууд нь өглөөний наранд гялалзсан. Бүсгүй тэсэлгүй гайхан дуу алдав. Энэ үнэхээр бурхны орон шиг байна гэж тэр бодлоо. Лам түүний бодлыг тааварлан үнэхээр сайхан хийд байгаа биз? Бид бурхны ариун шүтээнд ойрхон байгаа юм шүү гэж хэлв. Сэндма түүн рүү харж толгойд өглөө. Тэд сүмийн гол хаалгаар орсонгүй. Баасан Сэндмаг зурхаач ламын суудаг захын нэгэн жижиг дуган тийш дагуулan явлаа. Жижиг дуганы дотор тал харанхуйлах бөгөөд олон бурхан сахиусын зурмал, наамал, хатгамал хөрөг өлгсөн харагдана. Өнгөт шавраар хийсэн жижиг бопер тасах ардсны утаа догшин улаан сахиус жамсран бурхны өмнө суунаглах ажээ. Баасан жижиг олбог дээр зурхаач ламын дэргэд суугаад Сэндмаг зогссон чихтэй байж вэ гэж дохлоо. Баасан эхэлж ярив. Наваангой, энэ бүсгүй өчигдөр архнаас ирсэн юм. Зурхаач залуу бүсгүй рүү харж толгой дохин "Суу охин минь" гэж хэлээд даян дээр хүрээ догшин сахиус залах гэж байгааг та мэдэж байгаа бах. Манай уран гартай номч лам нарын нэг Баасан лам маань сахиусыг Хамб ламынхаа заавар Эртний номын жайгийн дагуу урлаж байгаа гэлээ. Зурхаач лам дууга хэсэг хурааж залуу бүсгүйд өөрийнхөө хэлсэн үгийг бодох хугацаа олгов. Гэхдээ Баасан ламын буулгасан хөргийг биднийг хойшид ивэж явах тийм бурхны хөрөг болгоход уран хатгамалчид хэрэгтэй байна. Үүндэл бид та нарын тусалцааг авч байгаа юм. Гэвч би танаас эхлээд асуулт асуух хэрэгтэй болоод байна. Сэндма зөвшөөрснөө илэрхийлэн мэхийв. Надад нэр, нас, төрсөн жилээ болон эцэг эхийнхээ нэрийг хэлээрэй. Миний нэр Сэндма. Шарагчин хонжил төрсөн, удахгүй 18 нас хүрнэ. Аавыг минь Дава, ээжийг Адья гэдэг. Ингэж хэлэхдээ Сэндмагийн хоолой чичрэв. Түүнд асуултанд хариулахад хэцүү байгаагүй ч Баасан лам бүх бодлыг уншаад байгаа мэт цоо ширтээд байх нь хачин санагдаж байв. Тэгэхээр чи манай Дава Адья нарын охин байх нэ? Би аав ээжийг тань сайн мэднэ гэж Наваан саарл үнсэн самбар дээр юм бичингээ хэлээд "За одоо дуртай тоогоо хэлээх" гэлээ. 17 гэж Сэндма хэлээд Баасан руу харж "Миний насны тоолд. Гэхдээ би 20 байсан ч болоос" гэж зөгнөн бодов. Зурхаач лам ямар нэгэн тоо бодож байснаа Сэндмаг алгаа харуул гэлээ. Тэрээр алгаа нээн харуулхад Наваан Баасан руу харан зөвшөөрөл өгч буй шинжтэй толгойд өгөв. "Сэндма" гэж Баасан зөөлхнөр хандан дуудаад даян дээрхийн догшин сахиусыг бүтээн гэдэг хүний амьдралд ганц удаа тохиолдох аз завшаан. Магадгүй эмэгтэй хүний нэг насандаа бүтээх хамгийн ариун үйл хэрэг. Үүнийг зөвхөн бие сэтгэл ариун хүн л хийх ёстой гэж үргэлжлүүлв. Баасан хэсэг дуугүй болсноо зурхаач лам руу харав. Тэгээд дахин Сэндма руу хараад чичирхийлсэн намуухан дуугаар "Тэгэхээр зөвхөн хөндөгдөөгүй ариун эмэгтэй л энэ гэгэн ажилд оролцох ёстой юм" гэж бушуухан хэлв. Сэндмагийн харц Баасангийнхтай тулгархад Баасан түүний харцнаас юу ч ойлгосонгүй. Түүний хацар гэнэт ягаарав. "Тэгэхээр за байж юу үгүй та ер нь эр хүнийг мэдэх үү?" гэж Баасан ирэв.
Би олон эр хүнийг мэднэ гэж Синдма хариулв. Энэ тийм муу зүйл гэж юу? Баасан Наван лам руу тусламж ирсэн нүдээр харав. За байж манай ламтан таныг онгон биеэрээ байгаа юу гэж л асуух гээд байгаамаа да гэж Наван ламтан намуухан хэлв. Өө тийм үү гэж бүсгүй ичингүүрснэ. Тийм ээ. Би охин биеэрээ Баасан ламын юу хэлэх гээд байгааг ойлгосонгүй өршөөгөр гэж хэлэн Баасан руу харж инээмсэглэв. Наван толгой дохиод нухацтай хоолоогоор "За охин минь. Энэхүү ариун чухал үйлсийг гүйцэлдүүлж байхдаа элдв садар самуун бодолд автахгүй байж бие сэтгэлээ ариунаар хадгалан хичээх ам л да. Бас бурхан урлах хугацаанд махан хоол идэхгүй. Зөвхөн цагаан идэ ханган ургамал жимсээр хоолно гэдгээ амлах хэрэгтэй" гэв. Баасан түүнийг мөн л нухацтай бүдүүн хоолоогоор үргэлжлүүлж "Даваагийн охин Синдма та энэ нутагт ариун шүтээний ажилд оролцохдоо бие сэтгэл ариун байхаа амлаж байна уу гэж асуув. Тийм ээ. Би сэтгэл хоёрдолгүйгээр ариун шүтээн бүтээх ажилд шамдах болно гэж Синдма дуугарав. Зурхаач лам Баасан руу эргэж "Энэ охиноор гар мэлмиг бүтээлгүй" гэлээ. Баасан толгой дохив. Хоёр лам босч Баасан Синдма руу зоримог байдлаар хандаж "Өнөөдөр их дуганд цугларахад би чиний хийх ажлыг огтын өмнө хэлж өгнө" гэлээ. Синдма өндийж хоёр ламтанд мэхийлээ. Бурхан бүтээх хадгамлын ажил тэр өдрийнхэн үдээс хойш эхэллээ. Хүрээнд сүү, тос, ааруул өрөм хандвалахаар ирсэн малчид хөлхөлдөцгөөн. Охид гэрээсээ хүрээ хүртэл хамт алхацгаан хүрээний гол хаалган дээр ирж зогслоо. Лам нар тэдний алганд аршаан тусааж өгөхөд тухайн норгон гараа угааж хүрээний хаалган тушаах том бопорт угах ардсаар дор бүртээ биесийг ариутгав. "Гудлаа тайлцгаа" гэж ахмиг лам хэлв. "Хөлөө аршаанаар угаа." Охид зистомпто аршааныг ээлжлэн авч хөл дээрээ тусаан хөлөө ариутгав. Ариутгах ёслол дууссаны дараа тэд бүсээ чангалцгаан үсээ хойшин шидлэн улаан орхимжтой ламыг даган сүм рүү орцгоолоо. Тэд хийдийн гол хаалганд тулаад сүрдэн цог тусав. Эртний зураг торгон дээр хийсэн зээгт наамлууд хийдийн хан таазнаас өлгөөтэй байлаа. Гялалцтал зүлгсэн шалан дээгүүр торго зургнууд дэлгсэн аж. "Амьдралдаа ийм олон зураг үзээгүй юм байна" гэж Диждма дуу алдав. Охид бие биерүүгээ шахан өрөөний гол руу дөхөхдөө ариун дагшин хүчнээс чичирхийлэн айцгааж байх шиг харагдав. Синдма нүдээ том болгон эргэж хараад чулуун жид шивнэн "Чи энтхийнх болохоор үүнийг харсан байх. Харин би хизээч ийм том байшин үзээгүй" гэлээ. Тэгээд "Энэ лав энгийн бод хүний амьдардаг газар биш байх. Бурхны орон л гэж ийм байдаг байх" хэмээн бодов. "Синдма, нааш яваарай" гэж Диждма дуудав. Лам нар охидыг том өрөөний төгсгөл рүү дагуулan явлаа. Хан дагуулж байрлуулсан тавиурууд дээр торгоны өдөс, утас, хайж, зүүгээд олон зүйл харагдана. Газар хэвдэх улаан утсаар боосон хуйлаастай цаасыг дэлгэж нэгэн лам дохив. Том өрөөний нөгөө талд Баасан завилж суун нүдэ ансан байв. Гэнэт тэрээр нүдэ нэм босч ирсэн охид руу дөхөөд газраар дэлгсэн зураг нооргийг хөдөлгөхгүй байхыг анхааруулв. Баасан охидод хандан мэдчлэв. "Би сэтгэлээр ариун залуу октоо. Ариун дагшин ажилд оролцохоор ирсэн та бүхэн даян дээрхийн хүрээнд тоглоно. Та бүхний гар бие оролцох ажлын төсөө зургийг үзүүлэхийн өмнө хүрээнийхэн түүхийг ярьж өгье. Заримтай нь энэ түүхийг мэддэгч байж болох юм." Охид дуугарсангүй. Мэддэг нэгэн байсан бол энэ тухай хэлэхгүй гэрхэмлсэн бололтой ламын үгийг хүндэтгэн сонслоо. Зарим хүмүүс энэ бүхэн Чингис хааны үед болсон гэж ярьдаг юм гэж Баасан яриагаа эхлэв. Гэвч бас зарим хэсэг нь түүнээс ч өмнө болсон гэцгээдэг.
Нэгэн үзэгсэлэнт гүнж хүч чадал эд шидтэй даян дээрх гэгч бөө залууд ухаангүй дурлсан гэдэг. Харамсалтай нь түүнийг их Монголын өөр нэгэн хан хүүтэй гэрлүүлэхээр сүү тавьсан байж гин. Хов заяатайгаа эвлэрхийн оронд тэр гүнж залуу бөөтөө нийлээд хойд зүгийн түнэр тайг руу оргон зугтаж Монгол цэргүүдийн хөлөөс алс орших цаатан омгийнхонд ойрхон амьдрах болжээ. Тэр газар нь олон үзэгсэлэнт гол горхтой гүн шигүү ойгоор хүрээлүүлсэн өтгөн зүлэгт дэнж аглаг бууд байсан бөгөөд бөө гүнж хоёр аз жаргалыг эдэлдэг байжээ. Гэтэл сүйд хан хүү цэргээ дагуулan тэднийг нэгсээр олжгож гин. Хайр сэтгэлд хос ойгоос цухтаж хинч тэднийг олохооргүй бөглүү газрыг ирж хайж гин. Гэвч тийм газар олж чадалгүй бүслэгдсэн аж. Гүнжийг баривчилж аав руу нь буцаажээ. Энэ үед бөө цэргүүдэд баригдахдаа хайртай хүүхэнтэй хоёулаа хойд насандаа заавал уулзаж хамт амьдрий шүү гэж хачгирч гин. Түүнийг ингэж хэлэхэд хан хүүгийн үнэнч цэрэг бөөгийн духан дундуур сэлмээрээ цавчжээ. Энэ мөчөд бөө залуу сүнсээ хадгалж үлдээхийн тулд өөрийгөө чулуу болгон хувиргаж орхижээ. Тэр одоо яг тэр чигээрээ даян дээрхийн агуун ойролцоо том чулуун хэлбрээр амьдарсаар байгаа юм. Та нарын зарим нь агуун үүдэн дээр сэлмний оршиг сорвтой нэгэн чулуу байдгийг мэдэх байлгүй гэж хэлэв. Нэгэн охин толгой тохив. Баасан яриагаа үргэлжлүүлэн 100 жилийн тэртээд манай хийд баригдахаас өмнө бид тэр чулууг шүтсээр ирсэн. Чулуун бөө маань олон зуун жилийн турш шүтэгдэж ирсэн юм. Улаан малгайтны шашинтай бид бөө мөргөлийн ёс жайгийг өвлөн авч үргэлжлүүлэн сахитг уламжлалтай билээ гэлээ. Өндөр залуу лам төр чимээгүй болов. Бүсгүүчүүд үлгэрийн оронд очисон мэт тайван сууцгаана. Ямар сайн хэрэг вэ? Энэ бүсгүүчүүд үлгэр домгийн ертөнцид ийн амтархан аялаж миний яриаг ургуулan бодож чадаж байгаа бол тэд хатгамлаа сайн хийх нь гэж баасан баясан бодлоо. Одоо би та нарт даян дээрхийн сахиусыг үзүүлье гэж тэр хэллээ. Даян дээрх бол энэ хүрээгээ болон энэ хавийнхаа сүсгтэн олныг хамгаалах хувь тохиолтой сахиус юм. Баасанг ёс жайг хувь тохиол үнэн шүтлэгийн тухай ярьж байхад Сэндман үдэ анин түүний эршүүд дуу хоолойг анзаарахгүйгээр гүн бодолд омбож байв. Харин түүний эсрэг талд байх чулуунжи, ламын гойлог хангар бие, царайлаг нүүрний хувирал, хөдөлгөөн бүрийг анзаарч суулаа. Баасан зургийг сая дэлгэж сониуч огтод нүд хужирлах боломж гаргав. Тэд амаа даран мэл гайхав. Тэрхүү зураг 9 төө урт, 6 төө орчим өргөн байхаж. Баасан зургийн эрмэг дагуулan тайлбар бичсэн байх бөгөөд энэ нь зургийг өргөн торгон хэмжээрээр 2 хэмжихийг заасан байв. Түүнээс үзэхэд гадна талаар нь алтан хэмжээр, дотор талаар нь гүн хөх хэмжээр байх ёстой ажээ. Сэндмагийн хувьд Баасангийн зураг үнэхээр гайхалтай санагдав. Баасан ямар нарийн зураа асууд гаргасныг, будаг болгоныг яаж зохицуулсныг болон сахиусын хөргийг хэрхэн хатгах ёстойг нэг бүрчлэн зааж бичснийг цоо ширтэж байв. Энэ сахиус бурхан маань яг хин бол? Өөрийн бүтээлцэж байгаа бурханы тухай бүх зүйлийг мэдгсэн гэж Сэндма бодов. Даян дээрхийн сахиус нь Баасангийн дүрсэлснээр хар морь унан бараан үүлэн дээгүүр баруунаас зүүн тийш дүүлсэн ир байхаж. Сахиусан бурхны нүүр нь догшин бөгөөд зориг төгөлдөр харагдана. Тэр эрүүндээ баг зэрэг сахалтай боловч уруул дээгүүрээ сахалгүй байхаж. Түүний духан дээр нь урт сорив байхагаад өөрийгөө чулуу болгон элбэдсэн тэр мөчөд үссэн шархных бололтой. Толгой дээрээ 3 оройтой титэмтэй. Тэдгэрийн үзүүрт бөө хүний малгай мэт шувууны өднүүд хатхан чимэглэжээ. Тэгэхээр даян дээрх маань өнөөх сорвтой бөө хүн байх нь гэж Сэндма бодоод харцаа түүний их бие рүү шилжүүллээ. Бурхан сахиус нэг талдаа хуйтай сэлэм зүүж, нуруундаа махир нум, ташаандаа саадаг агсжээ. Түүний бие нь чирэг зузаан булчинлаг байхагаад тонголсон ширэн хувцс өмссөн байна.
Цамцных нь ханцууг дагуулan хар, улаан, хөхөнгийн бөөгийн цацаг байх аж. Тэр зүүн гартаа ариун бомб, баруунда цэргийн хар туг барьжээ. Хар тугийн зэв нь Чингис хааны үеийн бэлэг тэмдгийн нэг болох хавирган сартай байх юм. Хүзүүнээс суран оосортой бөөгийн тол өлгөөтэй байхагаад цайжны голд харагдах энэ толноос хар цацаг унжих ажгүй. Тэр бас Монгол цэргийн төртэй юм байна. Ямар сонин хэрэг вэ? Бурхны шашны сахиус гэдгийг яг юугаар нь дүрсэлсэн юм бол? Хэмээн Сэндмаа хальт бодоод зураг дээрх Бурхны шашны гих зүйлийг хааж эхлэв. Тэм зүйл маш олон байх ажээ. Дайн дээрхийн морин ногоон улсын дээгүүр нисэх ба түүний дээгүүр цагаан үлс хөвсийн. Зургийн зүүн доод буланд завилж суусан залуу бүсгүй үзэгдэх ба гартаа лэмб мандалын хөгжим барьжээ. Зургийн баруун доод талд залуу ир зүүн гартаа ном, баруун гартаа сум барин сууж харагдана. Баруун зүүн талд сууж буй энэхүү бүсгүй залуу хоёр өөд өөдөөсөө ширтсэн байдалтай байх ажээ. Сахиус бурхны толгоон оройн догшин сахиусуудын адил дөрлөдсөн галаар хүрээлэгдсэн байна. Хоёр нар байхын нэг нь зүүн дээд талд, нөгөө нь баруун дээд талд мандан ногоон улсын дээгүүр байгаа бараан тэнгэрт гялалзах ажээ. Дайн дээрх гэдэг маань бурхны ертөнцид дахин төрсөн дайчин бөө юм уу та? Гэж Сэндмаа нам гүмий гэвдэн дуу алдав. Баасан түүн рүү харан яг үнэн. Чи их сайн ажиглажээ Сэндмаа гэлээ. Чулуунжи мэдгэдэггүйц ярван Дэждмааг нудрав. Баасан тайван тод хэрнээ эрх мэдэлтэй дуугаар үргэлжлүүлэн "Огтоо, та бүхэн бурхны хөрөг бүтээлцэж байгаагаа хизээч бүү умартаарай. Та бүхний ажил бол ариун зүйл. Хатгсан ойдол бүхэн чинь тэгш, нямбай, жигд зөв байх ёстой. Хэрв үйл ажиллаа ёсоор нь хийж чадвал та бүхний хатгамал холоос ч ойроос ч яг л зураг шиг харагдах болно. Тэгэд энэ бурхан маань хүрээгээ бүхий л дайсан аюулаас хамгаалж байх юм шүү дээ" гэлээ. Тэр өдрөөс хойш Сэндмаа бусад огтын адил бурхны хөргийг өдөр бүр олон цагаар нямбайлан хадгалаа. Хадгамалчдын ажил хэдэн өдөр оволцов. Ийн нэлээд олон өдөр өнгөрөхөд хадгамалчдын ажил дуусах төхөв. Нэгэн өдрийн их үдэд Чулуунжи гэртээ ганцаараа унтаж байв. Хэнэгэн эрэгтэй хүний дуу түүнийг сэрээлээ. Эгчээ, та сэрэж гэж дуудав. Юу вэ? Гэж Чулуунжи нүдэ нээхэд нээлттэй хаалга голлон лам хүү зогсож байх нь харагдав. Эгчээ, та Сэндмаа эгчэд агууны дээлийг оёход бэлэн болгочлоо. Маргааш гэхэд намсраа гуйнд очоод дээл оёод өгөөч гэж байна гэд хэлчихгүй юу? Гэж тэр дурж гинүүлв. Намсраа гуйнд очоод гэдэг үгэнд Чулуунжи нэг мөсөн сэрж орхив. Чи намсраа гуйн тухай юу хэлчих вэ? Гэж тэр асуулаа. Тийм ээ, би Сэндмаа эгчийг надад дээл хийж гэж Агван тайлбарлав. Үгүй гэж Чулуунжи үгийн таслаад чи намсраа гуйн тухай яг юу хэлсэн бэ? Гэж шалгаав. Өө тэр үү? Сэндмаа эгчийг би өнөө өрөө тэднийд очоод дээл ойж өгөөч гэж хэлсэн юм. Хэрв та Сэндмаа эгчтэй тааралдвал намайг өнөө өрөө очиж чадахгүй нэгэд бас хэлчихээрэй. Би ёслол эхлэхээс өмнө маш их ном унших ажилтай байна гэж Агван хэлв. За ойлголоо гэж Чулуунжи инээгээд би Сэндмаад хэлчихье гэлээ. Баярлалаа эгчээ хэмээн хэвлүүхэн хэлээд Агван гуйж одлоо. Чулуунжигийн хувьд Сэндмаатай хамт дээл оёхыг зөвшөөрүүлэхэд тун амархан байлаа. Тэр Баасанг гэртээ байхад нь болж өгвөл лам хуврагын хувцсгүй байхад нь харах гэж адгасан юм. Одоо ингээд Сэндмаатай хамт намсран гэрлүү алхаж явхад түүний зүрх голын борготой уралдан дэлсэж байлаа. Яг л энд үүр дээрх хоёр голын хооронд Чулуунжи Баасанг бихэрч өссөн билээ. Тэр Баасангаас дүү боловч хизээж түүнийг бусад хүүхдүүдийн адил ах гэж дуудаж байсангүй. Тэр анхнаасаа л түүнийг Баасан гэж дууддаг байсан бөгөөд Баасан ч үүнд нь дуртай байдагсан.
Тэрээр Баасанг лам болоод удаагүй байх үест нь өдөр тутмынхаа залбирал ёслолыг хизээ дуусахыг төвчээртэй хүлээж байгаад дээрх голын иргэдээр уулздаг байж үлээ. Баасан тэнд ирэхээр дуу дуулж өгч бас дуу үлгэрт гардаг олон баатрын тухай ярьж өгдөгсөн. Хангаан зэрлэг цэцэгсийн дунд тэр бас багш нараасаа сурсан шашны зан үйлээс зааж өгдөг байж үлээ. Гэвч Баасангийн сурах зүйл ихсээд зэрэг зиндаан нэмэгдээд ирсний дараа Чулуунжи түүнээс холдож эхэлсэн юм. Чулуунжи 5 жилийн өмнө Баасанд муухай ааш гарган чамаар чиний шашны тухай заалгасаар бүр залхаж гүйцлээ гэж хэлсэндээ одоо ч харамсаж явдаг билээ. Энэ дээлийг оёлцож байх зуур Баасантай дахин ойртох далим гарч магад гэж тэр бодож явлаа. Сэндмач Чулуунжийн нэгэн адил царайлаг залуусын гэрлүү явж байгаадаа сэтгэл хөдөлж байлаа. Тэр өнгөрсөн хэдэн өдрийг тайван амгалан хэрнээ их ажилд дарагдж өнгөрөөсөн ч тэр даян дээрхэд ямар олон эрчүүд байдаг. Тэд өөрлөв нь хэрхэн харж байгааг анзаарахгүй өнгөрч байсангүй. Өөрийнх нь төрж өссөн бөглүү архны хөндийг бодвол энд 50 гаруй залуу ир байх шиг. Тэгээд ч тэд морьтой явган гэлгүй хажуугаар нь өнгөрөхдөө бүгд эргэж харна. Энэ мөчүүдэд Сэндма урт гизгээ хойш шидлэн нурууга цэхлэн алхах бөгөөд жавхайтал ороосон бүс нь гойлог нарийнхан биеийн улам тодруулна. Намсран гэрлүү алхаж явахдаа Сэндма тэдний хөвгүүдийн дэргэд бие хэрхэн авч явхаа бодов. Тэр мөрт Баасан болд нарыг хамт харна гэж санахаас өөрийн ирэхгүй инээд нь хөрөв. Тэд хоёулаа намайг илэрхий шохоорхож байх шиг байсан шүү гэж тэр бодлоо. За, орцгоо өгтөө гэсээр Сумья тэднийг үүдэн дээрээ угтлаа. Хадгамлын ажил дуусч байна уу гэж асуунга дутагч орохыг тохив. Манайхан яг л оройн хоолоо зооглож эхэлж байлаа. Орж хамт зооглоцгоо. Огтыг гэрт ороход Баасангаас гадна лам аюуш таяа нар болон болд ээж автайгаа хооллон сууж байлаа. Сумья огтд цай айгалж өглөө. Болд их гарын, бусд нь дунд гарын аягнаас хооллож байгааг Сэндма анзаарав. Намсраг ван дөрөнхөө үнэхээр өндөр, бас сайхан залуус юм а хэмээн бодоодхов. Лам нарын дунд сууга ханхар цээжтэй болд түүний анхаарлыг илүү их татаж байлаа. Түүн рүү сонирхсон харц чулуудаж байснаа. Бурхан сахиус урлаж байхдаа самуун бодолд автаж болохгүй гэсэн Баасангийн үгийг гэнэт санав. Эцсэндээ нүдэ цавчин Баасангийн зүг харлаа. Тэр үед Баасан өөрлөө нь тийм гихийн аргагүй сонин харцаар ширтсэн байв. Баасангийн юу бодож харж байгааг ойлгоогүй хэрнээ Сэндмагийн зүрх булиглаад явчихав. Болдын чанга дуу түүний энэ байдлыг тасаллаа. Баасааха гэж болд лам ах хөөд хараад энэ огтын талаар та ямар бодолтой байгаа вэ? Тэд сайн хадгамал хийж чадаж байгаа юу? Над мэтийн хар ирчүүд та нарын хийж байгаа тэр гоё зүйлийг хизээ харах уу? гэж асуулаа. Баасан болдын завлан суусан танхаа дуу байр байдлыг нүдний үзүүрт ажиглаад Сэндмагийн нүд дүү болдыг нь мөн өөрийнх нь бие хоёрыг жишиж харьцуулан хараад байгааг мэдэрч байлаа. Тэр мэдээжээр болдын урт тав гизгийг миний халзан толгойтой харьцуулж байгаа. Миний цагаан хүзүүний дэргэд болдын борлсон бүдүүн хүзүү эр хүнийг шиг харагдаж байгаа үз. Бас өлмийн шүргсэн уртлам дээлэндээ оролттой би гэдэг хүн булчинлаг цээжээ ил гаргасан болдтой зөөрлөхийн ч аргагүй хариугүй санагдах буйзаа хэмээн Баасан бодов. Тэгснэ намуухан дуугаар охид үнэхээр сайн ажиллаж байгаа. Бурхан сахиусаа бид товлсон хугацаанд залж чадна гэж хэлв. Та нар овоолдоо гэж болд ярилцсан цагаан шүдээ гялалзуулан чангаар хэлв. Та нарын бурхан сахиус уралдаг тэр жижигхэн зүг чинь би барьж чадахгүй бах. Миний гар гэдэг чинь малтай ноцолдож, сүх далааж, морь ургалахад л таарсан эд болохоор зүү утас барихад даанч таарахгүй дээ. Гэж тэр нэмж хэлэнгээ том аяга зүүн гартаа бариад баруун гарын алгыг дэлгэж үзүүлэн чанга инээв. Тэр үнэн шүү хөө минь. Чи улмал баавга шиг болоод байх юм. Наад идэж байгаагаа хардаа. Гэж Сумья хошигноод халив хольсон тос нэмүүлэх үү
гэлээ. Болд аяга руугаа харснаа. Тэгэлгүй яхав ээж минь. Энэ сахиус бурхан бүтээх үеийн махгүй хоол чинь хоолоо давангууд л шингэчих юм гэлээ. Бурхан минь. Энэ залуу ах нараасаа 2 дахин том аяганд идэж байж бас нэмүүлнэ гинэ. Хэмээн Сэндма бодоод Чулуунжийн өвдгийг өвдгөөрөө нудрав. Чулуунжи нэмсэглэн болдыг ээжтэй том аяга өгөхийг харснаа Сэндмагийн өвдгийг хариу нудрав. 2 бүсгүй болдыг биширч байх шиг харагдахад баасан толгой гудаалган дунд гарын аяга руугаа гөлөрлөө. Түүний аяга хоосрох ягаачгүй байв. Сумья хүү болдод дахин хоол аягалж өгөх зуур Сэндма бид 2 агваны дээлийг хийхээр ирлээ. Хаана оих вэ гэж асуулаа. Би хойно хөвгүүдийнхэн байшинд тэр дээлийг эсгээд тавьчихсан байгаа. Хэрв та 2 хоёулаа оих юм бол өнөө шөнөдөө л дуусчих байх та. Тусламж хэрэгтэй болвол намайг дуудаарай гэж Сумья хариулав. Гэлалаа Сумьягч гээд Сэндма бослоо. Бид өөрсдөө хийж чаднаа. Санаа зовлтгүй шүү. Сумья огтыг модон байшин руу дагуулan явлаа. Тэднийг гарангуут намсраа чангаар та 3 өнөө шөнө баасан бид нартай хамт эндэ хоноорой. Шалан дээр зөндөө зай байна гэж хэлхэн туулдав. Энд хөл маань гадаа гарчих байх та гэж болд гомдолдож байна. 2 охин Сумьяг даган байшин руу явах замдаа энэ яриаг сонсоод нүг энээлдэв. Намсрын модон байшин арханыхны байшин шиг байх ажээ. Түүнийг бүдүү модон хөлтөө барьсан байх бөгөөд өвлийн цэвдэг зуны чигээс хамгаалсан бололтой. Дотор нь 3 модон орыг том биетэй залууст зориулан хийжээ. 2 орны өмнө зул, хонх, арц хүж зэрэг лам нарын хэрэглэл бүхий жижиг ширээ байх ажээ. Хэсэгсэн дээл маань болдын орон дээр байна гэж Сумья нөгөөх 2-оос хамаагүй том орлоо заав. Болд маргааш өглөө орж ирж эмээлсэлтэй авах байх. Тэрнээс өөрөөр ийшээ хүн орж ирж та нарыг өмөлөхгүй. Сэндма байшин доторхыг гүйлгэн харлаа. Хананд хэд бүдүү модон өлгүүр байх бөгөөд түүнээс сур, ташуур, сүх, хөрөө, эмээл хазаар ажлын багж хэрэгсэл зүүжээ. Хэн ч аргагүй эрчүүдийн байр байна да гэж Чулуунжи хэлв. Тийм шүү охид минь. Миний хөвгүүдээс хэн ч гэрлээгүй. Би бэр ачтай болмоор л байна. Нөгөө 3 лам юм болохоор би ганц болддоо л найдах юм. Гэвч өнөөх маанч гэрлэх шинжалга гэж хэлээд Сумья санаа алдав. 2 охин Сумьяг байшингийн голд ойдол хийхэд зориулж гудас дэлгэх зуур бие биерүүгээ хараад хөмсгөө өргөцгөв. За охид минь, лам дээл хийн гэдэг ард хувцс шиг хэцүү биш. Хоолойг нь оёхдоо л хичээж үзээрэй. Хоолой нь бүдүүдчихвэл агван муухан харагдана. Би яг тааруулаад эсгчихсэн байгаа гэж Сумья хэлээд гэрэлүгэ буцав. Чулуунжи хоёулаа ажлаа хуваах уу гэж Сэндма асуув. Нэг нь зах ханцууны эмжээр 80, нөгөө нь эндүү халай. Би эндүү халай гэж Чулуунжи хурдхан хариулав. Чи нарийн ойдолтой хэсгээ хий. Торгоор юм хийхдээ арай туршлагатай юм шиг байна лээ. Энэ дээлэнд торг орохгүй шүү дээ гэж Сэндма энэв. Энэ улаан зүйл чинь торг шиг л харагдаад байна. Хэн чинь пүүсүү шүү дээ. Чи пүүсүү мэддэггүй мүү гэж Сэндма хариулв. За би чам шиг торгомсог хувцс өмсөж өсөөгүй л дээ гэж Чулуунжи бовтнов. Сэндма Чулуунжигийн нүрийг ажиглав. За би пүүсүүтэй хэсгийг ойчий. Тэгэд эндүүдэж дууссаны дараа даавун их биеийг хамтдаа хий гэж хэлв. Тэгээ даавуу оёх амар гэж Чулуунжи дээлний шар даавууг хуруугаараа имрэн Сэндма руу харав. Чи өнөө шөнө гэртээ харж хонж болох л байсан. Надад туслахаар ирсэнд чинь гэлалаа гэж Сэндма хэлв. Мэдээж би харьцаж болох л байсан. Энд би чиний торгомсог амьдралын тухай сонсох гэж биш. Баасантай уулзах гэж ирсэн юм гэж Чулуунжи дотроо яриад зүгээр. Энд эндүү байхгүй юм шиг байна. Би Сумьяг байгаас асуугаадах гэж хаалга руу дөхөнгөө хэлв. Чулуунжи намсран гэрээс ширмэн эндүү олжээ. Тэр галын дэргэд суугаад халуун цог эндүүндээ хийнгээ яриа чагналаа. Намсран хамгийн том хүү өндөр цол мяндагтай лам аюуш галын дэргэд өвөр дээрээ нэг юм тавиад уншиж байна.
Баасан чи миний өнөө өглөөний өгсөн номыг цээжилсэн үү? Гэж тэр зөөлөн дуугаар асуув. Би ширээ будаж явахдаа цээжилж амжсан. Гэж Баасан хариулав. Тая чи яасан бэ? Гэж Аюуш асуув. Чулуунжид Баасангийн ахыхаа өмнө жижиг хүүхэд шиг дуулууртай байгаа нь сонирхолтой санагдаж байв. Баасан миний бодож байсан шиг бие тоосон дээгүр зантай лам болчихоогүй юм байна. Гэж тэр бодлоо. Хөршөөрөө аха, би өнөөдөр юу ч цээжилж чадсангүй. Гадаа сайхан байхаар номоо үзэж чаддгүйг та мэднэ шүү дээ. Гэж Тая бүгдд нь эргэлсэн байдлаар хэлэв. Таныг өнөөдөр төвд номоо уншихгүйг мэдсэн бол цуг адуунд явдаг байж. Гэж болд хэлээд би ганцаараа өдөржин мориор сажилж зөндөө өөдсөн. Гэж ярианд оролцов. Уучлал дүү минь, чамтай хамт явдаг байж. Гэхдээ өнөөдөр өөрийн голд сэлэхэд мөнч сайхан байсан шүү. Би илүү сайн сэлдэг болсон. Одоо би 10 алд газар усан доогуур шомбож чадна. Урсгал нь ширүүн байвал түүнээс ч хол явж чадна. Баасан шиг сайхан зурж чаддаг ч болоос. Тэгвэл би өөрийн гол доогуур харагддаг тэр олон загас жараахаг зурх юмсан. Гэж Тая хэлв. 10 алдаа гэж болд хэлээд ёстой мундаг юм. Усан доогуур яаж шумбадгаа надад зааж өгөөрэй аха гэлээ. Хөөе, Тая хөө минь. Чи том ах нараас үлгэр дуурайл. Наад дүүгээ юмд битгий уруу татаад угаарай. Хийдийн том ёслол эхлэхэд чамааг усанд сайн сэлдгэр чинь ярихгүй байх шүү. Чи номондоо л илүү анхаар. Гэж намсраа сануулв. Надад санаа зовлтгүй аваа. Би хот явж том хийдэж шавлах хүсэлгүй байгаа. Баасан л явг. Би эндээ үлдэж болдтой тусалж даян дээрхтэй сайхан амьдрна. Гэд Тая болд руу нүд ирмэв. Намсраа чулуунжид халуун цог авч өгөн тусалж сууга эхнэр лүүгээ эргэж "Хөгшөө, энэ хүүхдүүдээ сонсч байна уу? Хөвгүүд чинь дуулуургүй болж байна шүү" гэлээ. Наадуул чинь одоо том ир болцгоосон. Хүсснээрээ явгалт. Харин би хэн нэг нь хурдхан гэрлээсэй л гэж хүсэж байна. Ганц хүсэх юм маань тэр гэж Сумья хэлв. Дөрвөн залуу нэрхэд л инээлдэв. Та нар юундаа инээлдэд байгаа юм? Эгч дүү нар чинь бүгд гэрлээд хүүхэдтэй болцгоочсон байна. Гэж Сумья эндүүний таг хаанга чанга хэлээд одоо энийг аваад гараа охин минь. Тэгээд наад эндүүгээ сайн халтал савлаадах. Гэж чулуунжид зөөлөн дуугаар хэллээ. Чулуунжи намсраан гэрээс гарсны дараа Тая болд хоёр ээжийнхэн үгээр тоглоом наадам хийж угаан сонсогдов. Ээж минь, таныг ингэтлээ бэр хүлээгээд байгааг мэдсэнгүй шүү. Гэж болд инээхэд Аюуш Баасан хоёр дүүнраа дуугүй гэж загнахажээ. Чулуунжи гэр байшин хоёрын дунд зогсоод зузаан эндүүг урагш хойс савлаж доторх цогийг үлээлгэж байв. Тэгээд эндүү сайн халангуут байшинд орохоор завдлаа. Энэ үед Баасан нэг жижигхэн савтай юм барьсаар гинэтхэн гараад ирэв. Тэрээр чулуунжийг харангуутаа "Ээж та хоёрыг жонхууга мартчихж гэж байна. Би энийг байшин руу оруулаад өгөх үү?" гэж асуув. Үргэлж хэлэх үг нь бэлэн байдаг чулуунжи энэ удаад юу ч хэлж чадахгүй дэмээл мэлэрч орхилоо. Түүний зүрх дэлсэж угаан мэдрэгдэж байв. Тэр нүдээ царайлаг лам залууг ширтгэс өөр зүг рүү хандуулж үл чадан хэсэг зогсов. Баасан түүний хачин чимээгүй болчихсныг анзаараад "Би эндүүг чинь савх уу?" гэж асуув. Чулуунжи хэлд орж байгаа мэт "Үгүй хэрэггүй, зүгээр. Би эндүүгээс саваад бас жонхуугаа аваад оръё. Наадхыгаа энд тавьчих." гэж хэлхийг огт хүсээгүй зүйлээ хэлчихв. Баасан эргэлдсэн байдалтай буцаад гэрэлүүгээ эргэв. "Баасан" гэж чулуунжи шивнэн дуудав. Баасан эргэж харлаа. Чулуунжи түүний өмнө мэлрэн зогсож харагдана. "Чи сая намайг дуудсан уу?" гэж Баасан асуув. "Тийм ээ, нэг юм хэлэх гээд" гэж чулуунжи ээрэн түгдэрлээ. "Юу хэлэх гээв?" "Би чамд 5 жилийн өмнө хэлж байсан зүйлийг минь өршөөгөрөө гэж хэлэх гэсэн юм а. Би чиний шашныг үзэн ядхаа болсон. Тэгээд бурхны хөрөг урлалцаж байгаадаа догдолж байгаа." "Өө тийм үү. Би чамайг шашны ман талаар уурлаж байсныг чинь мартчихсан шүү дээ." Би
гэж Чулуунжи Баасан руу ширтэн шивнэв. Баасан Чулуунжийн цоо ширтэх харцнаас дальдчин түүний шивнэх дууг сонсолгүйгээр гэрлүүгээ орж явчихлаа. Энэ мөчөд чи надад таалагдж байгаа учраас шашин чинь таалагдж байгаа юм. Зөвхөн чи таалагдж байгаа учраас гэж Чулуунжи эндүү савлах хэмнэлдээ оруулан Баасанд хэлэх гэсэн үгээ шивнэж зогслоо. Нааш цааш хүчтэй савлахад улаан цог дөлшин дүрлцэж зузаан ширмэн эндүү улам илчтэйгээр халж байлаа. Тэр шөнө Баасан олигтой унтаж чадсангүй. Хэд хэдэн удаа зүүднээсээ болж сэрэв. Нэг зүүдэнд нь тэр Сэндмааг зурж, Сэндма түүн рүү харан инээж байх юм. Харин нөгөө зүүдэнд нь дүү Болдон нүцгэн цээжээ гарган Сэндма руу хар хурдаараа мориор давхиж байв. Гурав дахь зүүдэнд нь Баасан дахин хүүхэд болчихсон Чулуунжитэй хамт гүзээлзгэн түүж явах бөгөөд түүнийг их түүсэн болгож өнгөрөөх гэж Чулуунжийн сав руу гүзээлзгэнээ хийж байх ажээ. Сэрэд хэвтэж байхдаа Баасан өчигдөр оройн Чулуунжитэй тулгарсан мөчөө санав. Тэр хязээж Чулуунжийг эр хүн сонирхох эмэгтэй хүн гэж бодож үзэж байсангүй. Харин түүний булцгар гар, зузаан хөл, хурдан хөдөлгөөн, хурц зам байдал нь өргөлж инээд хүрэгдэгсэн гэж бодон дотроо инэв. Тэр олон жилийн өмнөөс Чулуунжитэй хамт тоглож инээж наргихаа болсноо гэнэт мэдлээ. Хэдийгээр бурхан бүтээх ажилд хамаг анхаарлаа чиглүүлж байгаа ч тэр анхны Сэндмагийн тухай өргөлж бодоод байх болсноо ч санав. Баасан багын найз охинтойгоо хөгжилтөө яриа дэлгэх цаг гаргаж байгаагүйдээ өөрийгөө жаахан зэмлэлээ. Бодолдоо дарагдж байх зуур Аадрын үйл салхи айсуу явааг Баасан анзаарсангүй. Салхи гэнэт ширүүлсэн тэнгэр дуурч эхэллээ. Баасанд ямар нэг муу юм тохиолдох вэ гэсэн эвгүй бодол орж ирэв. Тоон өөдөө харж хав харанхуй тэнгэр ширтэв. Бороо орхон гэж тэр бодлоо. Харанхуйд тэр гараараа дэрнийхэн дээш тэмтэрч эрхээ олж аваад Уммани бадмихум гэж залбирав. Тэнгэрийн дуу амтан бүргээг ойд аянга бүү буг гэж дахин залбирав. Ажилдаа улаарсан хэдий ч 2 бүсгүй аянга цахилгаан бороо наашилж байгааг сонсож байлаа. Сэндма удахгүй бороо орхон. Ээж минь өвчтөй байгаа болохоор юм хумаа бүтээж чадаагүй бах. Би бушуухан харж юмнуудаа шалгачгаад ирье гэж Чулуунжи хэлв. Тэг яваад ир. Наад дээл чинь харин яасан нэмгийн юм бэ? Миний дээлийг аваад яв. Гэртээ хүрэхээс чинь өмнө бороо ороод эхэлвэл толгой дээгүүрээ нөмөр гэд Сэндма дээлээ тайлан Чулуунжид өглөө. Чулуунжи Сэндмагийн дотуур торгон дан дээлийн харангаа "Гялалаа Сэндма, би бушуухан харчгаад ирнэ. Борооноос төрүүлж харж чадах баха" гэд хаалга дэлгээд гарч гүйв. Тэнхүү гүүхтээ "Наадах чинь торго биш пөөсүүч гэх шиг бас тэгээд халтар заваа малын ажил хийдгүү аятаа торгон дан дээлтэй байхтай яхавт" гэж Чулуунжи бодов. Ганцаараа үлдэж ойдол хийж суухдаа Сэндма ойртож байгаа тэнгэрийн дуу борооны үнрээс нэг л айдас хүдэс мэдэрч байв. Тэрбээр гэнэт охид агаар оруулна гэж онгойлгосноос хойш хийдийн арын цонхыг хаагаагүйг санав. "Бурхан минь, догшин сахиусыг тэнд үлдээсэн шүү дээ" гэж Сэндма сэрд хийлээ. Тэр дээл оёх ажлаа өтөр зогсов. Намсрай гон хөвгүүдэд хилийгэтэл хэтэрхий оройтжээ. Сэндма сандарч мэгдэн хаалгааж хаалгүй орхиод хийдийн зүг гүйчихлээ. Түүнийг гарвуугүй юу бороо хувингаар цудгах адил асгархан тэр. Бороо гэрийн тооноор хувингаар цудгах мэт орж ирлээ. Баасан бушуухан босч гараад өрхөө татах гэж оролдов. Тэр арын байшингийн хаалга онгорхоо байхыг харлаа. Баасан өрхөө татаж тооноо битүүлмэгцээ хойд байшин руу орж үзв. Тэнд охид байсангүй. Тэр хоёр Чулуунжигийнх руу борооноос өмнө явчихсан байх нь гэж тэр өөртөөгөө ярив. Тэгтэл цахилгаан гялс хийх гэрэлд Сэндма хийд рүү гүйж яваа нь харагдав. Бороо улам хүчтэй цудгаж байлаа. Баасан нүдэндээ ч итгэсэнгүй. Сэндма яхаараа хийд рүү гүйж явдаг вүлээ.
Чулуунжи хайцсан бол гэж дахин өөртөөгөө ярив. Тэгснээ тэр гэнэт гидсэн өвдөх шиг болж биеийн ард цагаад ирэв. Бурхан минь, авралт сахиус минь, цонхын онгорхоо оргисон байж таарлаа. Одоо сахиусыг минь норгочихсон бол яана? Ийм юм байж болохгүй. Хэрв сахиуст маань 10 найлахаас өмнө муу юм болвол бидэнд бараг чихүү зовлон ирнэ. Гэж тэр үгэлсээр гэрэл үгээ оров. Чи юу яриад явна хөөмн? Гэж хагас нойрмог сумья асуув. Ээж, би хийд рүү явлаа. Авралт сахиусын өрөөний цонх нь онгорхоо байгаа юм байна. Би ярахгүй бол горгиун. Гэж хэлээд Баасан дээлээ авч хөл нүцгэн гараад гүйлээ. Тэнгэр дуугарч аянга цахилгаан цахилан салхи ширүүссээр бороо улмал хүчтэй цутгасаар байв. Сэндма хийдэд хүрэхээс өмнө нэвт норжээ. Торгон өмд дан дээл бороон дунд гүйх зур бэйдэн таснаалдна. Түүнийг хийдийн манаачийн хаалгыг нүүдгэд хинж хариулсангүй. Хаалганыхан тодхоор Манаача хаалга нэгэж гэж хичнээн дуудсан ч хүн дуугардгүй. Хэдий чадлаараа чанга хашгиравч түүний дууг тэнгэрийн дуу борооны шагих чимээ шингэн дарж хажээ. Сэндмаг хийдийн ар өврөөр гүйх хооронд бороо улам ширвсэв. Сэндма сахиусан бурхан байгаа хийдийн ард очиж цонхыг араас нь хаах гэж үзэв. Цонхыг хаах тоолонд салхи түүнийг буцаагаад онгоолгож байлаа. Түгжийн дотор талдаа тул яалтаа билээ. Сэндма цонхоор авиран авралт бурхны байгаа өрөөнд орлоо. Цонхыг дотор талаас нь түгжээд сая санаа амарч амьсгаагаад арав. Тэгээд харанхуйд бурхан сахиусын дэлгэсэн зураг дээр гიშгчихгүй хичээн захлан өөдрүүд өглөө. Цахилгаан цахих гэгэнд үүдэнд суужуулах жаахан зай байгааг олж харав. Бороо намттал тэнд суухаар шийдлээ. Бурхан сахиусын өрөөнд хувцсаа тайлж болохгүй бах. Энэ өрөөнд их хүндэтгэлтэй байх ёстой гэж санав. Тэгээд гараараа өвдгөө тэрэн суулаа. Дуута тэнгэр хургуу гэдгсэн гэж тэр өөртөөгөө яриад бурхны өрөөнд чичрэн суув. Бороо дуусахаар нөгөө цонхоор гараад явчих хастаа гэж тэр бодлоо. Гэтэл гэнэт хэнэгэн хүн хаалга онгоолгов. Энэ бол дээлээ толгой дээгүүрээ нөмөрч дэм барьсан Баасан байлаа. Тэр дөнгөж орноосоо сугараад наашаа ирсэн шинжтэй харагдаж байв. Сэндма буландаа улам шигдэж чимээгүй суув. Баасан дэнлүүгээ өндөр өргөж сахиус бурхны зургийг тал талаас нь шинжив. Дэнлүүний гэрэлд зураг огт гэмтээгүй харагдана. Тэрээр цааш явж цонхыг шалгав. Цонхны тавц нь орсон байгааг тэр анзаарлаа. Тэр энд байж таарах нь гэж Баасан бодоод гэрлээ өөдрүү тусгав. Баасан намайг заавал олж харах нь гэж Сэндма бодоод дотуур дан дээл нь орсноос товоосон хөөрхөн хоёр хөхөө гараараа халахлан өндийлөө. Баасан гэрлээ Сэндма руу ойртуулан зогсоод намуухан дуугаар "Хэмбэ?" гэлээ. "Би байна. Цонх хаах гэж ирээд" гэж Сэндма аманда шивнэх төдийгөр гэмшингүү хэллээ. Түүнийг энхүү хөөрхнөөр ярьж эхлэнгүүт тэнгэр хүчтэй дуугарч цочсон Сэндма туулга шиг нугдаан суучхав. Баасан дэнлүүгээ ширээн дээр тавиад түүн рүү төглөө. "Сэндма, битгий аа. Би чамайг хараад наашаа ирсэн юм. Бос. Хоёулаа сахиус бурхнаа сайн хараадах." гэж Баасанг энхрийлсэн зөөлөн өнгөөр хэлэхэд Сэндма бослоо. Түүний биед наалтсан торгомсог хувцсны цаанаас говийн нэвт харагдаад бороонд норсон хацар нь ягаарч уруулан чиглэгтэн булцааж харагдах нь үзэгсэлэнтэй ажээ. Ярах ажил байхгүй дэж тэрүү лам залуу Сэндмаг хармагцаа нэг мөсөн өөр ертөнцөд яваад орчих шиг болов. Дэнлүүний шаргал гэрэл Сэндмагийн уран биеийг улам гоёмсог болгон бүхнийг тодтогох энэ агшинд Баасан өмнө нь цагаан дарих зогсож байна хэмээн төсөөлөв. Энэ бүсгүйнүүд нь очмет хялалцах юм. Биеийн галбир нь тэр чигээрээ ариун онгоны гоо үзэгслэнг ээлтгэх мэт. Агуу зан базар өөрөө бүтээсэн луга тийм тансаг зохицолтой харагдаж байна гэж тэр бодлоо.
Залуу лам Сэндмаг сахиус бурхны зурагт дөхөж очих хүртэл нүдээ салгаж чадахгүй байлаа. Сэндмаач бас Баасангийн сул нөмөрсөн дээлийнхэн цаанаас нүцгэн цээж өргөн мөрөн цухихыг харж бас хүн нэгэн сонирхон мэдрэмжинд автан байлаа. Бурхны хөрөг гэмтээгүй байгааг харж санаа амарсан хоёр залуу гарч үүдийн төгжлээ. Тэднийг хийдийн том хаалгаар гарахад бороо ширүүн орсон хിവэрэл байв. Дээврийн нөмөрт зогсож бороо намтахыг хүлээе гэж Баасан шивнэв. Сэндмаа дуугүй зөвшөөрөн даглаа. Сэндмаагийн биеийн элчээр хатаж эхэлж байсан дотор хувцас дахиад л нэвт норсон байв. Сэндмаа, миний дээл дулаан, нааш ороод ир. Хоёулаа цуг зогсвол арай дээр бах гэж Баасан хэлээд халахгар өврөө дэлгэв. Түүний цээж одоо бүрэн харагдах ажээ. Тэр том гараараа Сэндмаагийн толгой дээгүүр дээлээ шүхрлэн өргөх үед бүсгүй биед нь чичирхийлэн налах үе залуу ирийн халуун илч шууд мэдрэгдэв. Баасан энэ мөчөд амьсгаагаа дарж дийлэхгүй байв. Бурхан минь, яасан тансаг өнөрвэ? Надад хүрээч. Нүггүй, битгий хүр. Бурхан минь намайг өршөө. Би тачаадж эхэлж байх шиг байна гэж лам бодов. Баасангийн эр хүний төрлөх үнэр арц хүжийн үнэртэй нийлж дээлэнд нь шингэжээ. Сэндмаа Баасангийн дээлийг нөөрлүүгээ нааж борооноос хамгаалж байгаа дөр үзүүлэн зогсов. Тэр хамраа Баасангийн дээлэнд шургуулан шуналтай гэгч нь уртаар амьсгаа авч байлаа. Тэр их гоё үнэртэй юм а. Ийм үнэртэй хүнжилд би хичнээн тайван унтгсан бол гэж тэр бас бодож амжлаа. Сэндмаа, чи чичирч байна. Надад ойртоод зогс. Намайг нал гэж Баасан зөөлөн боловч захирсан, захирсан нь үл мэдэгдэх бүдүүн хоолоогоор хэлв. Сэндмаг цээжинд нь наалтахад Баасангийн зүрх цээжиндээ багтахгүй болтлоо чанга цохилов. Сэндмагийн норсон бие хөтөн байлаа. Чи бүр даарчихжээ гэж Баасан Сэндмаг дээлэрээ орохдоо эв хавгүйхэн тэвэрхийг айдав. Чиний дээл сайхан дулаахан байна гэж Сэндмаа Баасанд улам налаад өөрийгөө чангаар тэврүүлв. Энэ мөч хизээч бүү дуусаасаа гэж Баасан хүсч байлаа. Тэр хизээч эм хүнтэй ийм ойрхон байж үзээгүй болохоор бүсгүйхэн өөрт нь хурч хамар дорн сайхан үнэр үнэртэж байх нь түүнийг хөлчөөрүүлэн мансууруулж байв. Тэр бороо хормост тэнгэр бурхан сахиусын тухай бодохыг оролдож байвч залуу бие нь өөрийн ирэхгүй байгалийн жамаар лугшин булиглаад байв. Сэндмаа, би чамайг харж цагаан дарих зурмаар байна. Болох уу? Гэж Баасан эрч чадал нь оргилчих гээд байгаа бие захирахыг оролдон хэлв. Намайг зурна гинэ? Гэж Сэндмаа Баасан руу харлаа. Тийм ээ. Гэж Баасан нүдэ анаад өөрийн мэдэлгүй Сэндмаагийн бэлхүүсийг хуруугаараа дагуулн тэмтэрч биерээр уран зураас татаж байгаа мэт хөдөлгөв. Надад дарихийн шинж тэмдэг байгаа гэж үү? Сэндмаа, чамд тийм шинж тэмдэг үнэхээр байгаа шүү. Баасанг ингэж хэлэхэд түүний намуухан боловч эр хүний хүчрхэг бүдүүн хоол хүүхний чихийг зөөлөн илбээд авах шиг санагдаж байлаа. Зөвхөн бурханд л түүнээс сайхан хоолой байдаг бах гэж Сэндмаа энэ сацуу бодов. Сэндмаагийн толгойд элд бодол орж эхлэв. Тэр нүдэ анлаа. Хүчтэй адар намжжээ. Тэр энэ лам залуугийн сэтгэл хөдлөм дуу хоолойг үргэлж сонсон, түүнд ингэж тэврүүлээд эц төгсгөлгүй хамт баймаар санагдаж байлаа. Гэнэт Сэндмаад Баасангийн оргилсон хүслийн эрхтэн хуржих шиг болов. Тэрээр үүнд цочирдон хойш нэг алхаж орхив. Өршөөгөр гэж Сэндмаа гараас авчин би таныг лам гэж бодсоор байгаад эр хүний үрт зогсож байгаагаа мартсан байна гэж хэлв. Сахиуц минь, би бүр иччлээ. Миний нүгэлт биеийг өршөө гэж Баасан хэлв. Сэндмаа Баасангийн дээлнээс сугарч гараад би одоо явъя да гэж хэллээ. Үнэхээр явлаа гэж юу? Гэж Баасан байрнаасаа хөдөлгүүгээр зөөлөн асуув. Сэндмаа түүн рүү юу ч хэлэлгүй харахад Баасан өмнөөс нь таг ширтэж байлаа. Аль аль нь залуу хонгор биесийн гал тажаалаар дүүрсэн байв.
Тэдний зүрх хамаг бие нь нааша гэж бие биерүүгээ хашгирч байх шиг. Чи үнэхээр үзэсгэлэнтэй юм аа гэж Баасан бүсгүйг ширтсэн хэвээр санаа алдан хэлв. Бас шал нойтон даарчихсан байгаа биз гэж Сэндмаа өөрийнхөө норсон хувцас руу харан инэв. Энгийн зуур миний дээл рүү ороод ир гэж Баасан түүнийг өөр лүгээ хүчтэй татан дээлийнхэн өвөрт оруулаад хоёр хүчрэх гараараа чанга тэвэрлээ. Ийм хатуу гараас би мултарч яах нь чадах вүлээ гэж Сэндмаа залууд хэлээд одоо би түүний эр хүн гэдгийг мэдэрч лам хуурхыг мартъя. Хэрв түүний хүсэл тачаалын эргэтэнг дахиад хөндөвл үсэрч гарч гүйхгүй юм шүү гэж зориглон бодлоо. Харин Баасан Сэндмааг дахиад айлгачихгүй тулд өөрийнхөө булиглаад байгаа хүслээ тайван байлгах гэж хамаг чадлаараа хичээн майн уншиж байлаа. Тэр түүнийг үргэлж ингээд тэрвэрч байхыг хүснэ. Сэндмаа Баасан руу нүрээ эргүүлэн нүдэ анаад эрүүгээ өргөж уруулаа түүнд ойртуулв. Хэдэн хорон болоход уруулд нь хөрсөнгүүд гайхан нүдэ нээвэл Баасангийн зузаан уруул хөдлөн ямар нэг юм аяархан өглөж байх шиг. Чи маань уншаад байгаа мó? Тийм ээ. Үгүй тийм л дээ гэж Баасан эргэнэв. Энгхт нь би явлаа гэж Сэндмаа огцом хэлээд Баасангийн гарыг биеэсээ төлхөн холдуулв. Сэндмаа хүлээлдэ. Юу болсон бэ? Битгий яваач. Бороо намдаагүй байх шүү дээ гэж Баасан Сэндмаагийн бүсэлхийнээс зууран хэлв. Би дээл оёх ажлаа дуусаагүй байгаа. Чи замдаа норж даарна. Жаахан хүлээгэж гэж Баасан царайчлан гуйлаа. Би угаасаа нэвт норчихсон. Таны маань мэгзэм намайг илүү сайн дулаацуулж чадахгүй юм байна. Баасан ламтангой гэж тохуурхаж тунсан өнгөөр хэлээд Сэндмаа Баасангийн гарыг хүчтэй түлхэн тавиулав. Таны маань мэгзэм ээ гэж Баасан маш хурднаар балмагдан бодоод хариу үг дуугарахын завдалгүй Сэндмаа түүний гараас сууран гарч байшингийн зүг гүйж одлоо. Сэндмаа, бурхан минь, чи бүр нэвт норчхож юу болов вэ? Чи хаачаа ирэв? Гэж Чулуунжи юм оёнгоо асуув. Хийд рүү явах ажил гараад бид хойд талын цонхоо хаахаа мартчихсан байна лээ. Ард талаас нь ороод хаачглаа. Одоо сахиус маань алцахгүй гэж Сэндмаа хариуллаа. Чи чичрээд байна уу да? Би намсраг унхаас хуурай дээл аваад ирэх үү? Бид хоёрын дээл шал ус болчихсон байдаг. Чулуунжиг суудлаасаа дөнгөж өндийж байтал хаалга онгоон том бор дээл барьсан Баасан орж ирлээ. Сэндмаа, энэ миний дээл. Энийг нөмөрч жаахан дулаац. Баярлалаа Баасан. Сэндмаа гараас нь дээл авахад Баасан түүнийг цоо ширтээд бие бодороо ханаад хүрчих вэ? Дахин чичиртлээ даарах хэрэггүй шүү гэлээ. Хуурай дээл авчирсанд баярлалаа гэж Сэндмаа суулхан хэлв. Энгхт нь Чулуунжи доош навцхийн суулаа. Тэр Баасанг гарч хаалга хаамагц Сэндмааг их захгүй олон асуултаар ээрч гарлаа. Сэндмаа, юу болоод байгаа юм бэ? Чи тэрнийг хизээч Баасан гэж дуудаж байгаагүй шүү дээ. Нөгөө хүндэтгэлтэйгээр Баасан лам гэж дууддаг чи хайдсан бэ? Ягаад Баасан чамайг дахиад бүү чичиргээд байгаа юм? Чамайг даарсан гэдгийг тэр яаж мэдж байгаа юм бэ? Чи тэрнтэй хамт хийд рүү явсан юм уу? Та хоёр яг юу хийгээд ирэв? Гэдэд суулж өгөв. Сэндмаа нойтон хувцсаа тайлан нүцгэн биеэрээ Баасангийн зузаан дээлийг нөмрөхдөө аз жаргалтайгаар инээмсэглэж байлаа. Тэр Чулуунжигийн олон асуултыг тоолгүй нойтон хувцснуудаа галд ойртуулан өлгөв. Тэгэд нүдэ анин Баасангийн дээлийн ингэрийг үнэрлэлээ. Сэндмаа, чи яагаад байгаа юм бэ? Гэж Чулуунжи эгдүүцэн хашгирав. Сэндмаа саял сэрж байгаа хүн шиг нүдээр Чулуунжийн зүг харж "Яна, чи юм хэлсэн үү Чулуунжи?" гэж асуув. "Чи чинь галзуурчгаа юу?" "Үгүй баха" гэж Сэндмаа зүүдэлж байгаа хүн шиг инээснэ. "Би зүгээр л байна шүү дээ" гэлээ. "Чи зүгээргүй байна да. Баасангийн дээлийг галзуу хүн шиг л үнэрлээд байх юм." "Мэдэхгүй л дээ Чулуунжи. Энэ зүгээр л сайхан үнэртэйд байна." "Чи тэнэг баха" гэж Чулуунжи ууртай хариулаад "Наадха болж үз.
Энэ лам дүүгийн дээлийг бушуухан дуусгах хэрэгтэй байна гэлээм. Чулуунжигийн нүдэнд яахаас ч буцахгүй шийдэмгий байдал тодроод төдхнөө хоёр нүд нь нулимсаар дүүрч ирлээм.